ертөнцийн улс орон юугаа нэлээд мандуулсан манай монголчуудын өөрсдийн үүрэг болно. Нийт нэгэн хүчиг нийлүүлэн нэгэн зэрэг дөрвөн хөдөлгөөс үүдгэрх гадаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх явдлаа автгүй болж үүр цэнгүүдийн мандайг олгосон ханган бидний сэтгэлийн хүн зэрэг мэтлээ. Монгол улс шинэ улс болчихсон. Монголчууд гэсэн ч бас шинэ монголчууд болсон шүү дээ. Трамп ерөнхийлөгч болохдоо монголчууд гэж Азийн Мексикод байхаа гэдэг шиг тиймэрхүү төсөөлтөө байсан байх та. Улс төрийн давчааны хуралд оруулаад нам цохиолоо. Нэг үе тээвэрлэдэг, нэг үе цодлдог. Фракцууд өөрийнхөө үнийг томилуулах гээд гэртээ хэрүүлтэй хүн хөрстэйгээ бүрэн ойлголцсон гэдэг хэцүү. Нохой Монгол хоёрыг оруулахгүй гэж Шанхай парк тийм байсан гэж хувьсгалаас юм. Алтан дээр суусан гойлгочин гэдэг нэг яриа байдаг аа. Тэр бас оргүй угаас биш байх гэж боддгийн. Худлаа хэлдэггүй хулгай хийдгээр дудлах хэрэгтэй байхгүй. Ирж буй Монгол 1911 оны 12 дугаар сарын 29 богд хаант Монгол улсыг байгуулан манжаас бүрэн тусгаарлав. Нийслэл хүрээ уяастай ховддох амбан болон дарангуй цэргүүдийг Монгол цэргүүд шахан хойлоо. 1921 он монголчууд их орны хаян дарангуйлаас чөлөөлж тусгаар тогтнолоо сэргээн зарлав. 1911-с 1921 он дэлхийн улс орнуудад нот бичиг илгээж тусгаар тогтносон тухайга албан ёсоор мэдэгдэж байлаа. 1945 он дэлхийн 2 дугаар дайны дараа Яалтын баг хурлын үр дүнд Монгол улсын тусгаар тогтнолыг зөвлөлт холбоот Орос улс бүгд найрамдах хятад улсууд албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. 1961 он Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орн боллоо. Ингэснээрээ Монгол улс тусгаар тогтнолоо дэлхийд дахнаар хүлээн зөвшөөрөв. 1990 он Монгол улс дэлхийн өмнө талгаа нээж над харилцаагаа эрчимтэй сэргээж эхэллээ. Внимание, говорит Москва. Нэгдүгээр хэсэг салхи хэрэглээ. Монгол Ардын засгийн газар Зөвлөлт Оросын засгийн газрын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай гэрээг 1921 оны 11-р сарын 5-ны өдөр байгуулан дипломат харилцаатай боллоо. Хоёр улс 1922 онд элчин сайдын яама Улаанбаатар, Москвад тус харилцсан нээлээ. Гэхдээ 20 онд Оросын засгийн газар Монголын засгийн газрыг хүлээн зөвшөөрнө гэж Монголыг анхан хүлээн зөвшөөрсөн орн бол Орос юм л да. Дашин Бямбусран Монгол улсын 16 дахь ерөнхий сайд. Тэгээд Оростой ойртож Оросын Европын шинжил ухаан, Европын боловсрол, Европын ангаа ухаан, соёл иргэншлээ, холын соёл иргэншилтэд эвцэлдүүлж өөрснөө үндэсний этносын хувьд бол сэргийх боломж олж авсан л да. Энэ Орос чихрийн цаа саанаас отгосон. Вы хороший, дорогая? Нет. Мандсанковын дарга. Ойртож хамтарч ажилласны мөнө түүхэн гол үрдүн нэн. 1990-ад онд дэлхийд дахинд өрнсөн өөрчлөлт шинжилтийн салхинд Монгол, Орос улсууд хоёулаа өртсөн юм. Тэр олон хүмүүс бол Монголоос гэнт буцацгаас. Тэрийг монголчууд бол одоо манийг хөөсөн гэж үздэг. Зарим бэлгийн гомсрон Монгол улсын гадаад хэргийн сайд асан. Хэрэг дээр бид нар нь хөөж байгаа биш аргагүй юу явуулж байгаа байхгүй. Барилгын чинь зөвлөлтийн зээлээр санхүүжиж ажил хийж байгаа байхгүй. Зөвлөлт чинь нэг өдөр зээлээ хаачж байгаа. Тэгэхээр бид нар юу хүнийг өлөвтөөс өөрийнхөө цалинд тавьж чадахгүй шүү.
нөгөө арчлалын шин залуучууд ч гарч ирээд манай нөгөө хуучин төр засгийн бодлогыг шүүмжилээд ерөөсөө одоо энэ Орос зөвлөлт хуучин зөвлөлтийн одоо бараг л колони байсан Монгол улс чинь гэж ингэж үзээд Шаравын гунгад орж Монгол улсын 15 дахь ерөнхий сайд. Тэгээд одоо энэ хойд хөрштэйг манай харилцаа чинь нэг үе бол нэлээд тийм одоо сулраад эхэлсэн. Хойд хөрш маань ч одоо ер нь тэгээд за одоо тийм бол тэгээд өөрөө мэддэг гэсэл хандлагатай болцсон шүү дээ. Яг ингээд Монголд бол саяхан болтол Эрдэнэт Монгол Орос зүйдмэ төмөр зам эдийн засгийн хамтаа ажиллагааны гол суурь байна гэдгийг ярьдаг байлаа. Тэгээд үндсэндээ бол уурхаан салбараас бол Оросын тал гарч явлаа. Тэгээд нүнд бол манай талаас ч гэсэн нөлөөсөн зүйл бий байх л доо. Энэ Эрдэнэтэд дөрсөн төвөгтэй асуудлуудаас Оросод өгшөөгөө тэр холдсон болоо даа гэж боддог. 1990 оноос хойш хэсэг хугацаанд холдоод байсан улс төрийн харилцаа дахин сэргэж эхэллээ. 2009 онд Монгол улс стратегийн түншлэлийн харилцааг хамгийн анх Оросын холбооны улстай тогтоолоо. 2014 онд Монгол Оросын холбооны улсын иргэд харилцсан 30 хоног визгүй зөрчдөг боллоо. Харин байгалийн хий хоолойн асуудал 90-ад онд яригдж байсан ч үүнээс хойш 30 орчим жилийн дараа монголоор дайруулах асуудлыг ерөнхий сайд хүрэлцэхдээ анх удаа бичиг баримтын төвшөнд тохиролцлоо. Наши отношения последовательно и весьма уверенно развиваются. Уверен, что ваш визит пойдет на пользу развития наших двухсторонних связей. Хүүтэн бол энэ дээр асар том ач холбогдол өгсөн гэж би бол ойлгодог. Хийн хоолойг Монголын газар нутагтайгаар дайруулна гэдэг энэ асуудал чинь бол маш тодорхой одоо бодиттой зүйл болчихж штэ. Тэр хийн хоолойг монголоор дамжуулах гэдэг их олон жил яригдж байгаа. Одоо ер нь манайхаар бол энэ дайрахгүй л өнгөрөх юм байна гэдэг бараг ойлголт л одоо болцсон байсан үе шүү дээ. Тэгээ бүр сая ерөнхий сайдын айлчлалын үеэр Газпром компанитай бүр тодорхой санамж бичиг байгуулж шít. Бичиг байгуулах төвшөнд хүрнэ гэдэг бол ярианы төвшнгөөс дараагийн төвшөнд рүү шилжиж байгаа. Оросын ерөнхийлөгч Путин бол одоо ямар нэгэн улс төрийн асуудал байхгүй боллоо шүү гэж мэдээлэл хийж байсан. Улс төрийн итгэлцэл гэдэг бол нэг ёсондоо үл үзэгдэх дэд бүтц гэсэн үг. Хоёр улсын хооронд 30 жил яригдахад энэ асуудал дээр хоёр тал аль нь ч заа гэж хэлээгүй байсан. 30 жилийн өмнө ярьж байхад хүлээж авахгүй байсан, 20 жилийн өмнө хүлээж авахгүй байсан, 10 жилийн өмнө үл томсорлж байсан. Эренчин Ямын амар жаргал Монгол улсын 21 дэх ерөнхий сайд Өгүүлбэр гэвд яагаад өнөөдөр одоо анхаарал татаад эхэлвэ гэдэг л сонирн байгаа байхгүй. Энэ төсөл бол манай найзууд руу, манай найзуудын утгаар дамжиж хэрэгжих төсөл юм а. Искандер Кубарович Азизов Оросын холбооны улсын элчин сайд. Монгол улсын хувьд өөрийн нутагт тулгарч байгаа эрчим хүчний болон экологийн асуудлаа маш урт удаан хугацаагаар шийдвэрлэх боломжтой болох юм. Оросын талаас уг ажлыг маш санаачлагтай хийхэд бэлэн байгаа. Хятадын талч бид бүхний байр суурьд нэгдэнэ гэж найдаж байна. Ганцхан одоо энэ хий хоолойн тавьчихлаар нэг их мөнгө олох болов гэдэг тэр талаас нь харвал өрөөсгөл юм болно доо. Думагийн содном Монгол улсын 14 дахь ерөнхий сайд. Тэгэхдээ энэ хоёр хөрш чинь Монголын нутгаар тэр их чухал түүхэд намын худалдаагаа монголоор дамжуулж байгаа юм чинь Монголоо хамгаалах гэдэг санаа гарч ирнэ дээ. Тэгэхэд энэ л гэхэд өөрөө 5 тэрбум хавцаа хөрөнгө оруулалтын тухай асуудал яригдж шít. Жилдээ Монголд зөвхөн энэ транзит одоо үйлчилгээний, тээврийн үйлчилгээний дүнд Монголын олох ашиг нь тэрбум доллараар хэмжигддэг. Алексей Миллер Оросын холбооны улсын төрөмжт Газпром компани захирал. Энэ удаагийн айлчлалаар ерөнхийлөгч Владимир Путин Монгол улсын ерөнхий сайдтай уулзаж Хятад улс руу байгалийн хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах талаар ярилцсан юм.
хоёр тал техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зорилготой хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болоод байна. Сайн бүтгэх юм бол их чухал зөв юм хийгдлээ л гэж. Ерөнхий сайдын айлчлалын чухал үр дүн боллоо гэж үзэж байна. Айлчлалын хүрээнд цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээр, хоёр улсын гадаад эргийн яам хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөө, зүүн баян 5-7 чиглэлд төмөр замын шугам барихад техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх зэрэг 12 баримт бичигт гарын үсэг зурлаа. Орос оронтой бол ер нь бид нэр харилцаагаа үндсэнд нь чиглэлийн сахины чиглэлийг өөрчилж чадлаа гэж хэлж болохгүй тийм өөрчлөлт гарлаа гэж би доктороо тэгжлүүд асуудаг. Ирж буй Монгол. Нэгэн 1959-с 60 дугаар онд 30 мянган хятад ажилчдыг Монголд ирүүлж барилга бүтээн байгуулалтын ажил оролцуулж тэд 19 дугаар хороолол 50 мянган барилгаар ажиллаж байлаа. Хоёр дугаар хэсэг. Мөнхийн хөрш. Монгол Хятадын харилцааг 1949 оноос хойш 3 хэсэгт хувааж авч үздэг. Нэгдүгээр үе 1949-с 1966 он. Энэ үеийн харилцааг хоёр улсын найрамдын он жилүүд гэж нэрлэж болно. Монгол Хятад улсуудын төрийн айлчлал тогтмолжиж, шинээр гэрээ хэлтсээрүүд байгуулж, харилцан бие биедээ тусалж байсан үе юм. Хоёрдугаар үе 1966-аас 1985 он. Бүгд найрамд Хятад улс дотооддоо соёлын их хувьсгалыг хийж, үндсэндээ 80-аад он хүртэл гадаад ертөнцөөс улсаа тусгаарлав. Монгол Хятадын харилцаа зөвлөлт Орос улсаар зааглагдж, үндсэндээ хүйтэрлээ. Монгол донгуудын жилээр орогнон суурьсан хятад хүмүүсийг болон барилга дээр ажиллаж байсан хятад ажилчдыг бөөнөр нь яаралтай буцаах шийдвэр гаргасныг дотоодын хамгаалах хүчнийхэн үйлчлсэн байна. Хариуд нь хятадын тал манай оюутнуудыг хөн гаргаж улмаар Маогийн соёлын хувьсгалын улаан хамгаалагч нар Бээжинд Монголын элчин сайдын яамны машиныг онголдуулж хашгирч байлаа. 3 дугаар үе 1989 он. Хятадд соёлын хувьсгал дуусч, зөв толгойд ус задарч, Берлиний хан нурж, Монголд ардчилсан хувьсгал эхэлснээр Хятад-Монголын харилцааны шин түүх бичигдэж эхэллээ. Би 1989 онд Хятадд айлчлалаа. Монгол Хятадын харилцаа муудаад 30 жил болчихсон. Одоо эрс сайжруулах шаардлага харайн дан тавигдчихсан жилүүд. Тэгээд урд хөрштөө бол асуудал тавилаа хилээ нээж. 19 цэгээр хэлнийхээ хүсэлт манай засгийн үед тавьсан. Тэгэл хойдон жил 90 онд нь манай ардын хурлын дэргэвлэгчдийн дарга айлчлаа. Тэрний дараа жилд нь Хятадын даргын шинхэн айлчлаад ингээд зарчмын чанартай маргаантай асуудал байхгүй гэж тунхаглан зарласан. Тэгээд урд хөршийн 11 цэгээр хилээ нэгээд хэлийн худалдаа өгсөн дутагдсан юм аа. Тэгээд манайхан зөөсөн 91 оноо боддоо 98 боддоо тийм ээ. Ихэнх монголчууд гахай чирэн ганцганд гүйсэн тэр он жилүүдэд манай төмөр зам нэг хэсэгтэн улс орны эдийн засгийг нуруундаа үрж их хөдөлгөөн эрчилж буцалж байсан нь монголчуудыг гарааран газар тулахаас аварсан гэхэд алдас болохгүй. Хэрэгтэй чимзөөсөн би хэрэггүй чимзөөсөн би өвгөнд гэдэг чинь тэгээд тэр үед л орж ирсэн барааны нэг нэр шүү дээ. Гэхдээ гол нь хүнсний зөөр тэгээд нарийн ширийн ахын хэрэгнээ нэм урдлаа сонгоход бол маш их тус болсон.
улсын ерхий сайд Ухнагийн хөрөлцөхийн бүгд найрамдагтад ард улсдах аль бие усны айлчлал эхэллээ. Хятадын талаас манай улсад босолтгүй тусламж хөтөлбөрөөр олгох 2 тэрбум юанийн хэлэлцээр талууд ах гар үсэг зурлаа. Монгол улсын ерхий сайд Ухнагийн хөрөлцөх 2018 оны 4-р сард бүгд найрамдагтад улсад аль бие усны айлчлал хийлээ. Айлчлалаар 450 сая долларын асуудал шийдэгдэж төв цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүллээ. Нийслэл Улаанбаатар хотод шинээр төв цэвэрлэх байгууламж барих ажил 7 сарын 27-ны өдөр болсон уулзалтаар 2 тал тохиролцож чадлаа. 2 тэрбум юаны босолтгүй тусламжийн хөрөнгөөр хэлийн бомб, хотын дэд үтц, эдийн засаг техникийн хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ. Тэгээ яг дэлхийн 1-р бүрэн болж явна. Нүд нь монголчууд баяртай эдний эдийн засгийн хөгжлийг туршаад Монголын эдийн засаг бас нэг талдаа босч байгаа юм шүү дээ. Хөрөлцөх Хятад айлчилсан айлчил бол би одоо бас л их харилцааны төвшөнд бол одоо баталгаатай явах нэ гэдгийг нэлээд тийм баталгаажуулсан айлчил болсон. Айлчлалын хүрээнд Монгол Хятадын аж ахуйн нэгжүүд нийт 4.6 тэрбум Америк долларын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан нь түүхэндх дээд хэмжээ болсон юм. Бизнесүүд гарын үсэг зурхад нийтдээ тэр айлчлалын хүрээнд яригдсан гэрээ контрактуудын үнийн дүнгийн хэмжээ 5 тэрбум долларт хүрч ирсэн. Манай Монголын эдийн засаг чи өөрөө 10 тэрбум доллар шин. Тэгэхэд нэг айлчлалын хүрээнд л тийм хэмжээний хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны төслүүд яригдж эхэлж байгаа. Хоёр улсын худалдааны хэмжээ 28 жилийн хугацаанд 250 дахин нэмэгдлээ. 2016 онд Монгол улсын нийт ачаа эргэлт 45 сая 400 мянган тонн байсан бол 2019 оны эцсийн байдлаар 38%-аар өссөн байна. Хөрөлцөх ерөнхий сайдын засгийн газар байгуулагдахад гадаад орчин бол бас амаргүй байсан. Нүүрсний экспортын асуудал амаргүй байсан тийм. Манайд худалдааны экспорт бол хэцүү байсан үе шүү дээ. Үнэхээр одоо манай экспорт бас харьцангуй өмнөх үетэйгээ бодвол овоо төрөлжиж шүү дээ. Махны экспорт маань бол эрс нэмэгдсэн. Ямар сайндаа л эрс нэмэгдээд дотооддоо махны үн өсөх хүртэл эрсдэл үсч эхэлж шүү дээ тийм үү. Одоо энэ чинь аль алийг тооцож мах бэлтгэлээ хангадаг болж эхэлж шүү дээ. Тэгээ ингээд Хятадтай харьцахад бол их ухаалаг хандах. Хуучин түүхтэй бол одоо нэг үе ингээд урайхашцаа тэмэрлдэж аваад хүн жилд норхгүй зүтгээд л тэгж байснаас үүдэн цодолтоод гараад ирдэг. Тэр зангаад болох хэрэгтэй. Хятадтай бол бид нар сайн хөршийн харилцаатай байх ёстой. Эдийн засгийн хувьд бол манай онцгой чухал одоо түнш гарцааг бол одоо ерөнхий сайдын төвшөнд тавигдах ёстой асуудал л да. Тэгээ энэ чиглэлээр хийсэн айлчлал нь бол би үр дүнтэй болсон л гэж ойлгож байна. Ирж буй Монгол. Was Marshal Troy Wilson, who, like his Soviet, to stand up for freedom together. Hell no, we will go. Гурав дугаар хэсэг эрх чөлөөний үр 1990 онд дэлхийг дөргиосон өөрчлөлт шинжилтийн салхитэгдэж Монгол улс цаашид өөрийгөө авч явах хувь заяаны босгон дээр тулж ирлээ. Тэгээд чинь 90 он гэхэд ерөөсөө одоо олон жил хуримтлуулсан 6 тонн алтал байсан юм шүү дээ. Ядуул байсан. 90 онд гэхэд монголчууд экспортоор бүтээгдэхүүн гаргаад импорт авна. Тэрнээс 130% давсан зээл авдаг байлаа шүү дээ. Санхүүгийн маш л ноцтой байдал. Нөгөө тэр үед бараг л тужил тийм байсан. Нөгөө ихтэй ларгаан бараал Америк руу хандхал. Below colors. Americans office. 90 оны 7 сард Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Бекер манад
айлчилсан. Джеймс Бейкер 1989-оос 1992 онд Америк нэгдсэн улсын төрийн нэрийн бичгийн дарга 1992-оос 1993 онд ерөнхийлөгч Жорж Бушийн ажлын албаны дарга. Гол нь одоо Монголыг сонирхчихсэн нөгөө талд нөгөө Америкийн дэлхийн коммунизмыг одоо цааш нь харуулах тэр бодлогын үрд нь Монголыг жижиг гэхгүй байгаа. Монгол Америкийн харилцаа бол цаашдаа явах нэ гэдэг энэ суур бол тэгэхэд би Бекерийн ажил үед тавигдсан гэж ойлгож байна. Америкч зээл өгдөг юм сонирхолтой. Бид бол зээл өгдөг танаа энэ зөвлөлт гэсэн нь шүү дээ. Бүхнээс улсууд өөрөнд оруулсан байдаг шүү дээ гэдэг юм ярьдаг байхгүй. Манайх шингээ том өргөд тожимнээр явах шиг. Буцалтгүй тусламж өгнө. Яа тусалж ийснийг манайх мэдэндээ мөнгө ч өгч байсан, Улаанбаатар ч өгч байсан, маасалж өгч байсан. Дэлхийд оргиосон тэр том улс төрийн өөрчлөлтийн хүнд үед чинь Америкийн нэгдсэн улс Монголыг дэмжиж тэр валютын сан, тэр дэлхийн банк, тэр хандиулагч орнуудын чинь бүлгийг бий болгосон шүү дээ. Хандиулагч орнуудын бүлэг бий болсон явдлууд их сонирм. Монголыг дэмжиж Монголд хандив өргөдөг улсуудын бүлэг. За тэр бүлгийг өрдүүлэх ажил санаачлагыг бол манайх гаргасан юм. Нүүб дээр 1991 оны 6 сарын 17 Нью-Йорк нэгдсэн үндэсний байгууллагын төв байр. Ерөнхий сайдаа явуулъя. Бекерлөө яриулаад ерөнхий сайдаа хичүүл яг уйлгал гоох гэж явж байгаа шүү л. Монгол улсын ерөнхий сайд Дашин Бямсуран Натрийн сайдалсан дүгэрсүрнээр Монголыг дэмжигч орнуудын клуб байгуулах анхны уулзалтыг нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн захирал Вильям Драпперийн өрөөнд хийлээ. Америкийн нэгдсэн улсын зүгээс дэлхийн 24 улсад урилга явуулсан боловч 12 улс орны төлөөлөл энэхүү уулзалтад ирсэн байна. Тэр дэмжигч орнуудын зөвлөгөөн бол ер нь их гоё болдог байсан. Америкийн хүн ирээд тэгээ бус орнуудаас та нар Монголд юу туслах гэж ирсэн гэж асуув. Хэдэн юм авч ирсэн. За зарим нэгэн зав нэг 5 сая доллар дээр л яг багван ч дахиад ярина. 15 хэрэгтэй надад ч. Тэгээ нүүдүүдээ шахна. Тэгээ нөгөө ирсэн улсууд нь буцаад засгийн газар руугаа ярин тэгсээр нэмсээр байгаад нэг заримдаа 100 гаруй юм болчихсон заримдаа 70-80 сая доллар болно тусламжийн юмнуучуд. За тэгээд ирж хэрэгжлээ гэсэн хагас нь хэрэгжин л дээ гэлээ. Гэхдээ ер нь Америкийнхэн бол тэр хүнд үед Монголыг эдийн засгийн талаар дэмжихэд бол гол үүрэг гүйцэтгсэн. Үзэгчтэй Сэнэглүүдийн сурвалжлах групп Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотоос мэдээлж байна. Дональд Трампын урилгаар Монгол улсын ерөнхий сайд хөрсөх тус улсад албан ёсны айлчлалаа эхлүүллээ. Дэд ерөнхийлөгч Майкл Фестэй албан ёсны уулзалтыг хийж иж бүрэн түншлэлийн гэрээг үзэглэх юм а. Майк Пенс Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч. Айлчлалын хүрээнд Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Майк Пенстэй уулзаж хоёр талын хамтын ажиллагааг өргөтгсөн иж бүрэн түншлэлийн төвшин рүү ахиуллаа. Бид нар гурав дахь хөршүүдтэйгээ харилцаагаа маш эрчимтэй хөгжүүлж байгааг шинж тэмдэг эндээс гарч байгаа байхгүй юу? Майк Помпей Америкийн нэгдсэн улсын төрийн нэрийн бичгийн дарга. Ерөнхий сайд хүрэлцэх Америкийн нэгдсэн улсын төрийн нэрийн бичгийн дарга Майк Помпео нар 350 сая долларын буцалд үе тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. 350 сая долларын буцалтгүй тусламж штэ. Зээл биш, буцаад төлөх биш. Тэр бол манай одоо амин чухал гэхээр асуудлыг шийдэхэд суур хөрөнгө болох ёстой. Устай ирсэн асуудал штэ тийм ээ. 2030 он гэхэд Улаанбаатар хот бол одоо усны хамгаалалт орох ийм судалгаа тооцоо гарсан. Усаа хязгаарлуулах төвшөнд очих ийм аюултай нөхцөл байдал одоо биднийг тосч байгаа. Тийм учраас энэ тусламжаар бид нар одоо усны асуудлаа шийднэ. Усны салбарт өдийн хэмжээний хөрөнгө оруулалт түүхэнд бол хийгдэж байгаагүй юм байлээ. Энэ усыг
цэвэршүүлээд саарл ус гаргаад тэрийг дахин эргүүлээд хэрэглээд байх тогтолцоо анх удаа одоо Монголд бий болж байгаа. Монгол улс түүхэндээ анх удаа саарл усыг үйлдвэрлэн, саарл усны үйлдвэр байгуулна. Цэнгэг хүний маш их усыг зөвхөн тэр одоо цалхаасаа хөрөхөд хэрэгжилж штэ. Тэгэхээр чинь бодвол усаа айтайхан цэвэршүүлээд төв цэвэрлэхийн тэгээд тэрнийг хөрөхөд хэрэглэнэ гэдэг чинь дахин эргэлтэнд оруулж чанман усаа бол бас хэмнэн гэсэн үг. Цаашдаа 100 жил Улаанбаатар хот бол одоо ямар ч байсан усны гачаалаас одоо бүрэн гарч чадна гэсэн ийм тооцоо судалгааг одоо мэргэжлийн хүмүүс гаргасан. Нэг шат, цоошин шат руу ахиж гарч ирж байгаа юм байна. Асуудал ингээд шийдэгдэж байна гэдэг чинь бол зүгээр нэг Монгол тайртай дуртад өгчөж байгаа юм биш. Ардчилсан Монгол учраас авилгал нь бас нэг шийдэгдэж байгаа. Одоо алдаж оноч ч гэсэн одоо өргөжлж яваал саа дэмжих ёстой гэсэн энэ бодлого нөтлж байгаа хэрэг болсон л да тэгж үздэг юм би бол хувьдаа. Дан Салиун, Америкийн нэгдсэн улсын Конгрессийн Сенатын танхимын гишүүн. Ерөнхий сайд хүрэлцэх Америкийн нэгдсэн улсын Конгрессийн Сенатын танхимын гишүүн Дан Саливантай уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар Монголын ноолуран болон оюмл сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн нэгдсэн улсын зах зээлд татваргүй нэвтрүүлэх хуулийн төсвийн дагаар саналаа солилцлоо. Одоо энэ Монголын ноолуран бүтээгдэхүүнийг Америк руу татваргүй оруулах асуудлыг нэлээд нааштай болгоцоход байж байна шүү дээ. Америкийн нэгдсэн улсын одоо конгресст өргөн баригдчихад явж байна. Энэ бол манай ноолуран бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бас нэг нэлээд том гарц болж байна. Тэгээ энийг чухал л да 3 дахь хөшрүү чинь ер нь эдийн засгийн харилцааг худалдаагаа өргөжүүлэхэд энэ л чухал да. Биднээс олон тоогоор ноолуран пальто үйлдвэрлэдэг орн байхгүй. Жилдээ бид нар 1 тэрбум гаруй долларын ашиг, цэвэр ашиг Монголд авах боломж байгаа. Хэрэв бид нар оюмл сүлжмэл бүтээгдэхүүнээ Америкийн зах зээлд гаргаж чадвал за судлаачдын тооцож байгаа нь 30 орчим мянган эмэгтэй хүн одоо ажлын байртаа болох юм. Ирж буй Монгол. From the vastness of Mongolia, here are the athletes of Mongolia under the floor of the national. Дөрөвдүгээр хэсэг. Санаж явах нөхөрлөл. 1972 оны 2 дугаар сар Москва. Япон улсын ичийн сайдын яамны байранд Монгол-Японы тул харилцсан ноот бичиг солилцож, Монгол-Япон улсууд дипломат харилцаа тогтоосон онцгой чухал үйл явдал боллоо. Манай улсын хувьд энэ нь дэлхийн тавцанд нэр хүндээ өсгөх, наад харилцаагаа тэлэх томоохон алхам болсон юм. Ингэснээр Монголын нийгэмд бөхссөн Японтой холбоотой төгшүүр, хардалтын үр амьсгал эрс намжихад чухал төлөвлөж үзүүлсэн юм байна. Манай чинь чөлөө бүхэн барилдаа нэх болдог байлаа шүү дээ. Тэгээ Японы бөхчүүд ирсэн. Монголの選手はやはりモンゴル相撲の経験者が多いんでしょう。Тэгээ тэндээс Ватанабе гэдэг нэг бүх 68 килд барилдах манай нацагд оржтой барилдахгүй юу. Тэгээ мэдээж монголчууд Монгол бүхийг бол дэмжих гээд тэгжээд нөгөө ноцолцоор сайн бүх байсан. Манай нацагд орж сайн. Манай нацагд оржийг цэвэр тавьчихгүй юу. Тэгсэн нөгөө монголчууд чинь гэнт яаж нөгөө босч Япон бүх чинь баяр хүргээд тэг Японоор ч гайхаагүй монголчууд бидэнд муу сандгүй юм байна. Өсөрөхдгүй юм байна. Тэгээд тэр чинь явсаар нь дипломат харилцаа тогтооход их гол үүрэг гүйцэтгсэн шүү дээ. Эдийн засгийн чөлөө түншлэл гэж яригдж байгаа тийм одоо ирээ байгаас анхны улс болсон шүү дээ. Энэ бол маш чухал. Япон улсын технологи буцалтгүй тусламжаар говь комбинатын барилгын ажил эхэлж 1981 онд жилд 1000 тонн ямааны ноолур 200 тонн тэмээний ноос боловсруулах хүчин чадалтай говь комбинат ашиглалтанд орлоо.
Говь комбинат бол технологийн хувьд үнэхээр том өсрэлт байсан. Манай гадаад харилцааны Японтой хариуцсан дипломатууд үе үед маш чадaltaй улсууд байсан. Дооч байгаа. Дэлгийн Төмөрбаатар Япон улсын эзэн хааны мандах народонд Япон судлаач. Нөгөө талд Японы гадаад харилцааны яамд ажиллаж байгаа монголч монгол хэлтэй ажилтнууд маш сайн ийм улсууд одоо хамгийн оргил жишээ гэхтэл одоо Шимизу сайд байна шүү дээ. Энэ одоо дипломатууд хоёр талын сайн ажилтнуудын ачаар одоо манай харилцаа сайн байгааг бас үндэс энэ шүү. Сони юм ярил л да. 92 онд Японы ерөнхий сайд Миязава байсан 72 настай хүн л дээ. Япон улсын ерөнхий сайд асан Миязава Кичи 1992 онд Монгол улсын ерөнхий сайд Бямцүрэн Япон улсын ерөнхий сайд Миязаватай уулзлаа. Тэгээд Японыхын чихнэрийн шүү дээ. Манай ерөнхий сайд ингэж хэлнэ. Та оронд нь юу гэж хэлэх үг гэж би чад за та нэг байхэр. Өөрөөртэй ингэ бэлдэж. Тэгэхдээ яг бидний уулзах тэр үед нөгөө Япон ингийн ажиллагаанд оролцох асуудал парламентаар хэлцэг бүх маргаантай байсан. Тэгээ нөгөө телевизээр харж байхад нөгөө парламентаар заримдаа ноцол доотлох юм байна. Тэгсэн нөгөө яг надтай уулзах үед тэр 72 настай хүний чинь энэ дээр ард зогсож нөгөө чинь байцаагд маргаанд оролцоод тэг гараад ирлээ ирсэн чинь ингээд настай хүн 15 минут хоцорж ирсэн. Хөлсөн ингээд гараад юу атсан. Гартаа нөгөө бичсэн юм ингээд бичээд тэр үдцсэн байх юм Японд нэг жижигхэн дэрэн жижиг цаас. Нөгөө гар нь ингээд шичээр юу тэр бичсэн юм тэр хүн харж уншиж чадахгүй. Тэр хүн яахны өвгөө бадна тэгээ би ичээгээд хоёулаа өөр юм яриад тэгээд ерөнхий юм гол юм ярьж байгаад. Тэгэхээр одоо манай энэ юу асан Шимицу ирчин байсан. Тэр гадаад явж ажиллаж байсан. Япон улсын элчин сайд асан Такенори Шимизу би Шимицуг хараад жаахан шоглохгүй л чинь нөгөө манай ерөнхий сайд ингэж ярина та ингэж ярина гэдэг нөгөө юм чи явда тэгээд тэгсэн чинь Шимицу тэгж байгаа. Тэр хамаагүй. Та хоёр протоколоор уулзах хугацаанд уулзсан юу та хоёр юу ярьсан хамаагүй яг бидний бичсэн энийгээр л протоколоор мэрэгжилтнүүдийн үүрэгчийн тэрүүнд байгаа. Япон бол тэрүүн дээр алдаа гаргадаг. Монгол улсын ерөнхий сайд хүрэлцэх Япон улсын засгийн газрын урилгаар тус улсад албан ёсны ажил хийлээ. Амжилт хүсье дэмждэг шүү. Ард түмтэй хамтаар баярлалаа. Чигээрээ. Ажлын үеэр ерөнхий сайд хүрэлцэх албан ёсны хэлэлцээ хийж шинэ нисэх онгоцны буудлын менежментийн гэрээг байгуулж яаралтай ашиглалтанд оруулахаар тохиролцлоо. Менежментийнхаа гэрэн дээр очиод гаццсан урагшаа явахгүй байгаад байсан. Уг нисэх онгоцны буудлыг ойрын хугацаанд ашиглалтанд оруулахад хүрэлцэх ерөнхий сайдын зүгээс манлайлал гаргаж ажиллана гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Япон улстай бид цаашдаач хөгжил цэцэрлэгийн тусын тулд хамтран ажиллах болно. Баярлалаа. Яг энэний дараа энэ төсөл хамаагүй эрчтэй хурдцтай яваад өнөөдөр одоо бид нар нээлттэй бол хийцэн шүү дээ. Шинэ нисэх онгоцны буудал нээлттэй хийж Монгол Японы менежментийн гэрээг эхлүүлнэ. Шинэ нисэх буудал ашиглалтанд орсноор нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдэж жилд 3 сая зорчигч 2200 агаарын хүлэг хүлээн авах боломжтой болж байна. Каваяши Хироюки Япон улсын элчин сайд Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтанд оруулах нь зөвхөн Монгол Япон хоёр улсын харилцаа төдийгүй бусад улс оронтой тогтоосон харилцаагч бэхжүүлэх учиртай.
Япон улсын элчин сайдын хувьд миний бие шинэ сонгоцны буудлыг ашиглалтанд оруулах, Монгол улсын бизнесийн салбарыг өргөжүүлэн эдийн засгийн хөгжлийг хангах асуудлыг дэмжих болно. Хамтарсан мэдээлэлд Монгол улс Япон улстай стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх, олон улсын валютын сангийн 2 дахь шатны санхүүжилтийг олгох, шинэ нис хонгоцны буудлыг ашиглалтанд оруулах, долларын экспортод Японы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүс нутгийн инх тайван байдлыг хангахад талууд нэгт хамтарч ажиллах зэрэг 17 асуудал тусгаглалаа. Монгол-Япон улсын засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын буцалтгүй тусламжаар Монгол улсад анхудаа Япон-Монголын хамтарсан их сургуулийн эмнэлэг ашиглалтанд орлоо. Энэхүү эмнэлэг нь 17 чиглэлийн 1042 нэр төрлийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэхээс гадна анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн сургалтын бааз суурь нь болж байна. Монгол-Японы харилцаа бол ер нь сүүлийн 30 жил бол одоо онцгой байгаа. Тэр 90-ад оны хамаг хүнд бэрхшээлийг давж гарахад бол одоо Японоос бид нарт бол хамгийн ойрхон байж тусалсан орн шүү дээ. Настай Япон бүр 90-ад оны ихэнд хэлжсэн. Хэрвээ Япон Монгол хоёр орн сайхан харилцаад ингээд явах юм бол Япон хизээч Монгол хүнийг хуурахгүй шүү гэж маш гоё хэлж байгаа шүү дээ. Тийм учраас бол энийг бол бид нар санаж явах хэрэгтэй. Ер нь бол найз нөхдөд бол мартаж таарахгүй. Бас нэг юм дамжуулаад юу яагаад хэлэхэд энэтэй холбогдуулаад хэлэхэд тийм ээ, энэ албаны гэрээ хэлцээс гадна жирийн ийм юм чинь харилцаанд маш их тийм сайхан таатай уур амьсгалыг бий болгодог шүү дээ. 1994 он Ерөнхий сайд хүрэлцэх 26 настай байхдаа Япон улсад очиж Аомори мужийн нэгэн айлд хонж байжээ. Тухайн айл өөрт нь ихэд элэгсэг дотн хандсан төдийгүй 8 настай айлын охин өөрийнх нь охиноос өөрсгөө санагдаж хизээ нэг өдөр Монголд урнаа гэж амласан гэдэг. Тэгээд тэр Цүгэ Яко гэж тэр хэлсэн байлээ. Цүгэ Яко тэр фэйсбүүк дээр бичсэн байлээ. Ерөнхий сайд надаас асуусан. Тэгээд би гадаад харилцааны яамнаханда дамжуулсан. Тэгээд тэр хайгаад тэр айлыг олсон байж шүү дээ. Ингээд 25 жилийн дараа ерөнхий сайд Япон улсын гадаад хэргийн яамд хүсэлт гарган Такамура Митошигийн гэр бүлийг олж 2020 оны 7 дугаар сард Монголд ажиллахыг өрсөн байна. Тэ эн чинь өөрөө бас их том юу байгаа байхгүй. Япончууд сонирхдаг байхгүй чинь. Ерөнхий сайд хүн бас их сонирн байна. Эн чинь айхтар хүн байна гэдэг. Тэгээ одоо ердөөсөө Facebook одоо Японд хүртэл Twitter-ийн тэр рүү явж байна. Энэ чинь хүртэл тийм жест болдог байхгүй гадаад харилцааны. Тэгэхээр энэ хүн болоод их сайхан сэтгэл төрүүлж байна. Ирж буй Монгол. 자존심이 강하고 서로 협동을 해서 서로 도와서 남을 빌려가면서 나도 잘 살고 이 이웃도 잘 살고. Тав дугаар хэсэг Ахан дүүсийн тангараг. Монгол Солонгос хоёр түүх соёлын үнэртний уламжилтай улсуудаа 995 онд Кедан гүрэн өнөөгийн Солонгос буюу тэр үеийн Монголын улстай соёлын харилцаа тогтоож тус улсаас 10 хүүхдийг түүх, хэл сургахаар Монгол нутагт илгээж байсан мэт. Солонгосын түүхийн сурвалж бичигт хадгалагдсан үлджээ. Хуулай хааны үеэс л одоо манайхан чинь явд нөгөө Японд луу догтлох үеэр ч гэсэн Солонгосоор дамжиж явж үзэж байла. Тэгэл тэнэс хойш ер нь бас Монгол Солонгос хоёр чинь албан бусын зүрэл одоо манайхан чинь харилцаатай байсан. Жижиг арлын тэр чинь одоо Монгол Солонгосын харилцааны нэг том юу гэж юм шүү дээ. Бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгч Ким Дэ-жун 1999 оны 5 дугаар сард Монгол улсад анх удаа төрийн айлчлал хийх үеэр улсын хурлд үг хэлэхдээ Чингис хааны үед 1219 онд хоёр улс үрдийн ахан дүүс болж үеийн үед энэ өдрийг мартахгүй бай гэсэн нөхөрсөг тангараг тавьж холбоотны харилцаа тогтоож байсныг тэмдэглэж байна. Тэгэр Солонгос бол Янгорын империйн Сонгос үйлдвэрлэлийн гол
түүн сонгоц өдөр одоо өмнө сонгоц сонгоцны өдрүүдээр дэлхийд зохиож байгаа үедээ чинь. Монголд ардчилсан өөрчлөлт хөдөлгөөн өрнөж эхлэх цаг хугацааны торгон зангилаан дээр Монгол Солонгос улсууд дипломат харилцаагаа тогтоосон юм. Өмнө Солонгостой бид чинь 89 онд дипломат харилцаа тогтоогоод тэгээ энэ бол одоо нэг юу манаас юм л да. Манай жагсан цуглаа эсгэлэднээс өмнө бид нэр хэрэг дээр нэг итгэвчтэй бас л цаг хожихл юм зорилготой тэр үеийн зарчмаар улс төрийн төвчөнд асуудлыг оруулаад улс төрийн төвчөө зүйтэй гэж үзэж тогтоол гаргадаг. Добрый вечер, здравствуйте, уважаемые дамы и господа. Пятница. Ер нь 90 онд манай анхны сансрын телевизийн нэвтрүүлгээ явуулах чинь солонгосчууд санхүүгийн дэмжил өгөөж Азиасаатаар бид чинь 90 оныхоо наадмыг хийж байлаа шүү дээ. Азиасаатаар 70 жилийн оюун их баяр наадамд 7 авраг 9 арслан 20 гаруй зан 80 гаруй начин барилдаж улсын хоёр залуу зан үзүүр түүнд үлдэж байсан тохиолдол үгүй юм. Энэ харилцаа бас их чухал хөрсийг бидэнд бэлтгэж өгсөн шүү дээ хажмын өдөр. Өнөөдөр 40 мянган монгол байгаа гэвэл тэднийг одоо ажил дээрх бараг 2 дахь хорн болчиход байгаа тийм ээ. Ерөнхий сайд хүрэлцэх бүгд дайрамд Солонгос улсад албан ёсны айлчил хийлээ. Энэхүү айлчил нь ерөнхий сайдын түвшинд 2011 оноос хойш 7 жилийн дараа хийгдсэн айлчлал. Айлчлалаар бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгч Мун Жэ-инд бараалхаж, ерөнхий сайд Ли Наг-ёнтой албан ёсны хэлэлцээ хийсэн. 한국 국민이나 몽골 국민이 대단히 깊은 유대감을 가지고 있습니다. айлчлалаар шийдсэн асуудал улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд 500 сая долларын нэн хөнгөлтэй зээл олно. Энэ мөнгийг Улаанбаатар хотын утааны эсрэг сайжруулсан төлш үйлдвэрлэх болон орон сууцчлахад зарцуулахаар төлөвлөсөн байна. Солонго хороолол гэдэг бүхэл бүтэн нэг одоо хороол Монголд барихаар бид нэр тохироод тэр альчлалын дүнд үр дүнгээ аваад үлдчихэж штэ. Тэгэл ахаал энэ солонго хороол барина гэдэг чинь ахаад юун тухай ярьж байна. Хямд төсөр орон сууцаар Улаанбаатар хотыг хангах тухай асуудал ярьж байна. 2019 оны 5 дугаар сарын 15-наас эхлэн нийслэлд түүхийн нүүрс оруулахыг хориглосон юм. Ерөнхийдөө бол маш хүчтэй хэлсэн шүү дээ. За би ёстой энийг хариуц чинь шүү ганц ч юм оруулахгүй шүү түүхий гэдэг ингээд оруулаад ингээд тэр чинь хамаг нэр нүрэ тавиал хөрх амтан л одоо явж шүү дээ. Энэ утааг шийдэхэд бол 3 юм хэрэгтэй байна. Нэгдүгээр сэтгэл хэрэгтэй байна. Утааг нь шийдчих юмсан гэсэн сэтгэл. Хоёрт нь зохион байгуулалт. Гуравт нь хөрөнгө санхүү. Одоо бид хөрөнгө санхүүгээс Солонгосоос босгож ирж байна. Солонгос улс тийсэн айлчлал би чухал гэж бодож байна. Ялангуяа тэр дахиад түрүүний хэлсэн тэр ихтгэлжлийн харилцааг машин шатанд гаргах их онцгой ач холбогдолтой байсан гэж бодож байна. Яагаад тэгж хэлж байгаа юм бэ гэхээр бол нэг нөгөө хэлэхэд бол Солонгост манай их олон хүн ажиллаж амьдарч байгаа шүү дээ. Би бол Солонгостой энэ улс олон ажиллаж байгааг бол одоо их аштайхан бололцоол гэж бодож байгаа. ОМС-ны асуудлыг Солонгос явсан залуучууд шийдчихлээ шүү дээ. Тэнд ажилласан хэдэн залуучууд Солонгост ОМС яаж хийдгийг сураад тэний техник жоохон юмнуудыг бүгдийг аваад асраад ингээд нэвтрүүлсэн. Одоо Монголд ерөөсөө хаана элбэг юм чи юу вэ? Бүх ОМС чинь манайхан хийгээд байж байна шүү дээ. Бүгд найрамд Солонгос улсын ерөнхий сайд 2019 оны 3 дугаар сард Монгол улсын ерөнхий сайдын урилгаар хариу айлчлал хийлээ. Энэхүү айлчлалаар Монгол Солонгосын иж бүрэн түншлэлийн харилцааг нэг шат ахиулж стратегийн түншлэлийн төвшөнд хүргэх талаар тохиролцлоо. Ирж буй Монгол
Дундад Азуулан Дорны Европыг дамнан орсон түүхэн харилцаад бүгд найрамдах Казахстан улс. Орны завын зангилаа дүүдлийн соёл иргэншлийн эртний нутаг. Казахстаны ард түмэн түүх соёлын хувьд гүн гүнзгий хэлхээ холбоотой. Зураг дугаар хэсэг түүхэн холбоо. Монгол Казахстаны ард түмэн түүх соёлын эртний хэлхээ холбоотой. Манай хоёр улс зүйл холбоот улсын үед ч найрсаг дотн харилцаатай байсан төдийгүй 1992 онд дипломат харилцаа тогтоож 1993 онд найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ байгуулан хөгжиж байна. Ерөнхий сайд хүрэлцэх бүгд найрамдах Казахстан улсад албан ёсны ажил хийлээ. Энэ нь ерөнхий сайд жасраагаас хойш 25 жилийн дараа хийгдсэн айлчлал юм. Ерөнхий сайд асан Шарвын гунгад орж 1995-аас 97 онд Казахстан улсад элчин сайдаар ажиллаж байжээ. Казахстантай бол маш ойртох ёстой. Надад хэлж байсан. Танаа энэ үрийн аж ахуйчид байхгүй болжээ. Бид аваачаад танд үрийн аж ахуйчин системийг бий болгоод өгье. Танад аваачаад бий болгоод аж ахуйн байгуулад үрээ гаргадаг, өөрснөө үрээ авдаг болгоод өгье. Би ирээд энэ яам маамныханд хэлсэн. Тэгэл таг. Энэхүү ажлаар ерөнхий сайд найрамдах Казахстан улсын анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевд бараалхаж хоёр орны харилцааг шин шатанд гаргах ажлыг эхлүүллээ. Мөн тус улсын ерөнхий сайд Маминта албан ёсны хэлэлцээр хэлээ. Айлчлалын үр дүнд хоёр улсын засгийн газар хоорондын 7 бичиг баримтанд гарын үсэг зурж, мал эмнэлэг, хорио цэрийн салбар, мөн ургамал газар тариалангийн салбарт хамтран ажиллахаар боллоо. Хуучин зөвлөлт холбоот улс гэж яхад Оросл нэрээр эсвэл Казахстанд ерөөсөө тэр зөвлөлт холбоот улсын нэрийг тахалж явсан газар шүү дээ. Тэрийг тариач Казахстанаас авч ирсэн. Мөн хоёр талын хамтарсан эрчимдсэн мал аж ахуйн үйлдвэр байгуулж, ойрхон орнотын орнууд руу бүтээгдэхүүн экспортлох боломжийн талаар саналаа солилцлоо. Энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргасан түүхэн чухал ач холбогдолтой боллоо. Жалгас Аделбаев бүгд найрамдах Казахстан улсын элчин сайд. Хоёр улсын хувьд хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх боломжууд бий. Жишээ нь Монголоос Казахстан руу махан бүтээгдэхүүн, ноолуурын бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой. Манай улсад үндэсний алт мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулахад найрамдах Казахстан улсын зүгээс хамтран ажиллахаар боллоо. Энэ чинь чухал. Зүгээр нэг төвөргөө хадгалаад байвал цаасал хадгална гэсэн үг шүү дээ. Тэргээр алт хөдөлж яваад хадгалаад байна гэдэг чинь бүр баталгаатай валютын одоо нөөц баталгаатай байна гэсэн үг шүү. Тэр алдаа чинь хэзээж гаргаад зарахад хаана зарахад үн хүрэхэд шүү дээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар Монголын алтны агуулмж маш өндөр хувьтай байдаг. Монгол улс алтаа дотооддоо цэвэршүүлээд баялгаа дотроо үлдээнэ гэдэг маш том ахиц дэвшлээ гэж бодож байна. Алт цэвэршүүлэх үйлдвэр барих тухай хэлэлцээрт гарын үсэг зурагдсан. Энэ үйлдвэр ашиглалтанд орох нь ерөнхий сайдын айлчлалын томоохон үр дүн байх болно. Монгол Казахстаны ард түмэн эсхий туурахт ахан дүүс билээ. Бүргэд толгой 4 сард 1 насалдаг, хүний насаар бол 60 насалдаг. Азийн 9 шагналтын нэгээр одоо Монгол улсын иргэн бүрэгдээр авлагч охин одоо киногоор шалгалч тийм ээ. Азийн одоо нэр хүндтэй одоо сайхан шагналыг хүртэж дэлхийн ертөнцид
одоо харуулж эмэгтэйчүүдийнхээ бас нэр хүндийг одоо өндөр төгөж яваа одоо дүүд Монгол улсын засгийн газрын нэрийн өмнөөс болон энэ байгаа юм утгаач ахнарын нэрийн өмнөөс одоо талархаж байгаагаа илэрхийлье. Заяа. Аав ээжтэй бас миний мэндийг дамжуулаарай заяа. За. Ирж буй Монгол. Туу томик хөтөлөлөө. Томикаа. За төлөв гэж төлөвдөл. Шинэ гэдэг аа. Төгсгөлийн хэсэг Монгол зэрэг Суданд. Бид нар бол үнэхээр армихнараа бахархах хэрэгтэй. Энд бол бүр онцолж хэлэх хэрэгтэй баг. Энэ Монгол зэрэг 2014 оны 4-р сарын 16 Өмнөд Судан улс Бенту хот энхийг сахиулагч Монгол зэргийн дунд үлдсэн бичлэг. 2014 оны 4 сарын 16 17 цаг 53 минут болж байна. Бенту хотын төвийн дэлгэрээс хүмүүс татан гаргалт хийж байна. За манай Монголын цэргийн албаагчд хамгаалалтаа авсан байралтай нийт 9 техникээр хүмүүсийг ачиж хийж байна. Энд маш олон тооны шалгагдсан иргэд байгаа. Зарим нь явах чадваргүй болсон. Зарим нь их бага хэмжээгээр шалгагдсан. Эднэр маань Монголын нэрийн хууц болж штэ. Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа Монгол цэргүүдийн нүүршүүд энэ бол үндсэндээ бол бид нар ч олон улсын давцанд ялангуяа энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа гэж чинь бас нэг тодорхой хэмжээний үр дүн нь бол энэ. Зүт хэрэг. Болмоч наасан боо. Нэгдүгээр машинд. Ателгэр. Нэгдүгээр машинд. Өстгөө. Осно. Хоёрдугаар машинд. Машинда. Тогтоосон маршрутын дагуу одоо баазын гадна талаар шинэ өргөлөөр үүсгэнэ. Голонгуу төсвөн байнгын хомсдолтой ийм л явж ирсэн шүү дээ. Ер нь бараг арвтай байх хэрэгтэй юу гэдэг асуудалч тавьдаг байсан нөхдүүд биш шүү дээ. Дэндүү болцсонгүй юм ярьцгааж байсан байна. Одоо дэлхий дээр ёстой би нүүр бардам харин хэлээ шүү. Дэлхий дээр тоогддог болчихоо байгаад нь бол би их баярлж байна. 2014 оны 5-р сарын 5 Галын шугам. 2014 оны 5 сарын 5 өглөөний 9 цаг 25 минут болж байна. Төв би 91 шалган нэгийн урд нэг зэрэг нас орлоо. Очоолаа. Шууд дээр юм хийж байна. Гутлын тааж авч байна. За манай Ахмад Тэмүүлэн заяа. Нэг хүүхдээ дайны үлээс аварч байна. Тэгэхэд тэнд тэр хамгийн дутагддаг зүйлийг хүн ёсоор бий болгож өгөх гээд манай
цэргийнхэн тэнд очиод оролцоод байна. Тэр улс дараа нь хөл дээрээ босоод ирэхин цагт эднийх түүхэндээ манайд тусалж ийсэн шүү. Бид нар эднэрт туслах ёстой шүү гэд бидэнд хэрэгтэй үед бидний төлөө тэр улс дуурна шүү. Түншлэл гэдэг бол нэгдүгээрт нь итгэлтэй, найдвартай байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь түшигтэй байх хэрэгтэй. Зөвхөн өөрөө тэднээс мөнгө гуйх, тэднээс юм авахтай биш. Тэднийхээ амьдралд бас тус суулгах, тэдэнтэй хэрэг болох байх хэрэгтэй. Тэнхлүү явхад тэмээгээ тусласнаар твдэж явхад твнээ тусал гэж монголчууд хэлцдэг. Монголчуудад инх тайван, амар амгалан байдал өгүүлэгдэж, гамшиг зовлон тохиолдсон улс орн ард түмэнд ямагт тусалж дэмжихийг эрмэлздэг. Яг тэгдгийн жишээ одоо Кувейт юм уу Сингапур дээр шүү. Бид нар дөнгөж зах зээлийн эдийн засаг руу шилжээд явхад хамгийн түрүү энэ мундаг хурдцтай хөгжиж байгаа эдийн засгийн орнуудаас манай иргэдэд визгүй зорчих эрхийг хий болгосон. Сингапур яагаад бид нар тэр улсыг хамгийн түрүү хүлээн зөвшөөрсөн орнуудын нэг баг. Ерөнхий сайд инхийг сахиулагч цэргүүдэд эргэж очсон юм а. 2002 оноос хойш нийт 17,000 орчим инхийг сахиулагч Монгол цэргүүд дэлхийн хамгийн халуун цэргүүдэд албаа нэр төртэй хааж байна. Орон дэл дээр өссөн Монгол цэргийн сүлд хиймэр өнхөд бандан бадрах болтугай. Табяр суулжандаа Монгол улс. Хамгийн гол нь жаахан цоглуулж байгаа юм алгамтай хэрэглэх ёстой л да. Ер нь Монголын гадаад бодлого нэг зангидагдсан алсын хараатай болох төлөвөө олж байна. Энийг л хадгалж, энийг цааш нь баримталж явах нь чухал л да. Энэ бол Монголын гадаад бодлогын хувьд бол нэг шинэ сэргэлтийн үе эхэллээ л гэж хэлнэ. Шинэ сэргэлтийн үе эхэллээ л гэж хэлнэ.